Уран бузууг нь байгаль дээр байгаагаараа тэмч гин хастай байдис биш. Гэвч энэхүү уран нь атомын цахилгаан станц дотор орохороо цацраг идэвхт хаягд гэдэг шийдэж болдгүй хэцүү асуудлыг бий болгодог. Маш аюултай энэ цацраг идэвхт хаягдыг хаа нэгтээ далд барилуулахаас өөр арга бидэн байхгүй. Бас дээрээс нь 40,000 удам дамжих урт удаан хугацааны туршид далд байлгах шаардлага гарч байгаа юм. Бид атомын эрчим хүчний тухай ярихдаа атомын эрчим хүч бол байгаль орчинд ээлтэй, цэвэр, аюулгүй хамгийн чухал нь хямд эрчим хүч үйлдвэрлэдэг гүүрэн технологи юм а гэдэг. Гэхдээ бид нэг зүйлийг зөвхөн хальт дурдаж өнгөрөөдөг. Тэр бол энэхүү чулуулаг ураны хүдрээс гарал үүсэлтэй зүйл юм. Энэ материалаас маш их эрчим хүчийг гаргаж авч болдог. Тийм ээ. 1 кг цэвэр уранаас гаргаж авдаг эрчим хүч нь 20 тонн чулуун үүрснээс гаргаж авдаг эрчим хүчтэй тэнцүү байдаг юм байна. Харин уранаас энэхүү эрчим хүчийг гаргаж авахын тулд нэгэн таагүй зүйлтэй учрах ёстой болдог. Энэ бол одоо хүртэл шийдвэрлэж чадаагүй байгаа цацраг идэвхт хаягдсан юм. Райнсбергийн ашиглалтаас хасагдсан атомын цахилгаан станцын цацраг идэвхт хөрөмжийг нурааж байна. Энд байгаа ган хавтангууд ажилчдын хамгаалалтын хувцас тэрж байтугай шалны цэвэрлэгээний модч гэсэн цацраг идэвхт хаягдал юм. Эдгээр хаягдал нь олон зуун жилийн туршид байгаль орчинд аюул учруулахгүй байхын тулд бусад нураасан барилгын материалуудын хамт баталгаатай хайж болох ёстой юм. Эдгээр баг ба дунд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдсуудыг торхон тэгээд түр хугацааны хадгалалтын норд гэдэг агуулга руу зөөж аваачна. Цөмийн судалгааны байгууламжуудаас гарсан хаягдлууд нь тус байгууламжийнхаа түр хадгалах агуулгад хадгалагдсаар байна. Түүн дээр атомын цахилгаан станцуудын хог хаягдс үйлдвэрүүхийн дэргэд агуулгад хадгалагдж байна. Бусад үйлдвэрлэлийн болон эрүүл мэндийн байгууллагуудын цацраг идэвхт хаягдлууд нь бүх цацраг идэвхт хаягдлын 4 хүрэхгүй хувийг эзэлдэг бөгөөд тэдгээрийг муж улсуудын хаягдал цуглуулах цэгүүдэд тус тус хадгалж байна. Мөн нэлээдэх хэмжээний цацраг идэвхт хаягдлыг газрын гүнд оруулсан байгаа юм. Заксан анхаалт мужийн Морслебен гэдэг өөр хад болон Нидерзаксан мужийн Асс гэдэг давсан чулуулаг дотор баг ба дунд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдал хадгалж байна. Тэгээд зэргийн аюултай цөмийн хаягдлын цөмийн реактор дотор энерги үүсгэх явцад бий болдог. Тэгээд зэргийн аюултай цөмийн хаягдал гэдэг бол цөмийн реактор дотор шатаж дууссан цөмийн түлшний саваанууд юм. Ийм хаягдал жил бүрдэл 1200 шатсан саваануудаар нэмэгдсээр байна. Тэдгээрийг үйлдвэрийнх нь хашаанд бетоныг агуулгад хадгалж байна. Германы 17 атомын цахилгаан станц нь жил тутамд 417 тонн дээд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдлыг бий болгож байна. Ажилтнаас хассан атомын цахилгаан станцуудын өрдөнгөн бий болгосон хаягдлуудтай нийлүүлж тооцвол дээд зэргийн аюултай цацраг идэвхт хаягдал 13,400 тонн болоод байгаа юм. Германы цөмийн хуулиар түр хугацаагаар хадгалах агуулгуудын хооронд цөмийн хаягдлын тээвэрлэлтийг хоригдсон байдаг. Нэлээд хэмжээний цацраг идэвхт хаягдлыг Францын Захаг гэдэг дахин боловсруулах үйлдвэрт явуулж зарим бодисын салгуулдаг. Тэндээс дахин боловсруулалтаас гарсан цацраг идэвхт хаягдлаа баг багаар буцааж түр хугацаагаар хадгалах агуулга руу зөөж тээвэрлэдэг. Энэ үед ард иргэдийн эсрэг үйлчлэлтэй тулгардаг байна. Горзибин ба цөмийн хаягдлын ачааны машин бол цацраг идэвхт хаягдал гэгч цөмийн салбарын шийдэгдээгүй асуудлуудын бэлэг тэмдэг болсон юм а. Цацраг идэвхт хаягдал бол ганцхан Горзибинд байдаг зүйл биш юм а. Тэр Германы олон газар байдаг. Саяны кинонд үзснээр цацраг идэвхт хаягдлыг 3 хэсэгт хувадаг байна. Баг буюу сул цацраг идэвхт хаягдал үүнд ажилчдын хувцас багж хэрэгсцүүд ордог байна. Харин дунд зэргийн цацраг идэвхт хаягдал байна. Үүнд цацраг идэвхт байгууламжийн хэрэгсэл, хоол, турбаа гэх мэт тодорхой хэмжээний цацрагжилттай материалууд ордог юм байна. Хамгийн их цацраг идэвхт хаягдал үүнд атомын цахилгаан станцаас гарсан шатаж дууссан ураны саваанууд юм. Энэ нь ховор хэмжээний хувьд цацраг идэвхт нийт хаягдлын 1% эзэлдэг боловч нийт цацраг идэвхжлтийн 99% эзэлдэг дээд зэргийн маш аюултай цөмийн хаягдалд тооцогддог.
ийм л аюултай байгаа юм да. Энэ бол цөмийн түлшний материал бөгөөд үүнийг та авраг том дүрдэг ус буцалгагч гэж төсөөлж бас болох юм а. Энэ саванууд атомын цахилгаан станцад ажиллаж эхлэхэд дотор нь бодисын задрал явагдана. Задралаар үүсдэг нэг элемент бол йод 131. Та Чернобылийн осыг санаж байна уу? Тэгэхэд Германд бороорж салаат хүнсний ногоогоо хайж байсныг та бүхэн санаж байна уу? Тэр үед Германы нийт нутаг дэвсгэр дээр орсон йодод 131-ийн хэмжээ ердөө ийм бага байсан байна. Гэвч цацраг идэвхтэй бодисын онцлог бол асар бага хэмжээтэй байсан ч асрыг хохирол учруулдаг байгаа юм. Сонирхолтой нь ураны сава буюу цөмийн түлшний материал шиндээ бол аюулгүй ажээ. Атомын цахилгаан станц дотор ажиллаж эхлэхээр л аюултай шинж чанартай болж хувирдаг байна. Хэрвээ энэ саванууд атомын цахилгаан станц дотор шатаж дууссан тэр савануудын нэг байсан бол би ингээд 1 метрийн зайдан зогсвол сайндаа 1 минут амьд байх болно. Энэ бол үнэхээр аюултай гэдгийг та бүхэн эндээс харж байгаа баха. Энэ халбалгүй материалаас хамгийн аюултай бодис үүсэх хүртэл ямар процесс явагддгийг одоо үзцгээе. Энэ бол цацраг идэвхтэй түлшний материал буюу уранаар дүүргэсэн нэг саваа байна. Энэ дүүргэсэн материалын зөвхөн 3% нь уран 235 гэдэг задралд ордог изотоп байна. Үүнийг задралд оруулах нейтрон байна. Нейтронын ураныг унаж мөрөгөхөд уран тогтворгүй байдалд орж задран хуваагдаж эхэлнэ. Ингээд гинжин урвал явагдана. Энэ процессын үед дулаан ялгарна. Бас шинэ элементүүд үүснэ. Жишээ нь теллур 137, теллур бол цацраг идэвхтэй хаягдл юм. Теллур нь тогтворгүй элемент бөгөөд цаашаа 3 секунд тутам цацраг идэвхт йод болж задарна. Аль атомын цөм хизээ задралд орох вэ гэдэг нь тохиолдлын шинжтэй. Гэхдээ нийт атомын цөмүүдийн хагас нь задрах хугацааг хэмжиж болдог. Цаашаа цацраг идэвхтэй гисениум болж дамжин цезий болон задарна. Цезийн хагас задарлын хугацаа бол 30 гаруй жил юм. Чернобылийн ослын үед Германы нутаг дээр 230 грамм цезий тундас болж орсон байдаг. Цезий ч гэсэн цаашаа задарч цацрагаар шарна. Баары бий болж ижил задарлын гинж дуусаж тогтворждог. Баары бол цацраг идэвхгүй бодис юм. Цацраг идэвхт хаягдал нь баары болж хувирах хүртэлх тэр бүх хугацаанд цацраг ялгаруулж байдаг нь түүнийг аюултай болгодог юм. Ураны цөмийн нейтронтэй мөргөлдөхтөө дандаа задраад байдаг юм биш. Нейтроныг өөртөө хүлээн аваад задрахгүйгээр өөрөөсөө хүнд химийн дараагийн элементийг үүсгэж болдог. Ийм замаар жишээ нь плутоныг гаргаж авдаг. Плутон бол маш хортой хүнд төмөрлөг бөгөөд маш урт хугацаанд цацраг идэвхтэй хэвээр байдаг. Плутоны хагас задарлынхаа хугацаа 24,000 жил орчим байдгийн. Плутоны задрал дуусаж эцсийн тогтвортой байдалд орж хар туглуулахад 1 тэрбум жил шаарддаг. Плутон задралынхаа явцад янз бүрийн бодисууд болж хуурдаг. Тиймээс цацраг идэвхт хаягдал доторх Плутон цацраг идэвхт бодисуудын нэг төрлийг олшруулдаг. Ийм дээд зэргийн аюултай цацраг идэвхтэй хаягдал дотор яг ямар элемент ямар цацрагаар шарж байгааг хэн ч мэдэхгүй юм. Ганцхан тодорхой зүйл бол цацраг идэвхт хаягдлыг маш удаан хугацаагаар төсвөрлөгцөхээр багцаатай баглаж тусгаарлаж байж хаягс. Бидний үзсэн энэ процессын дараа энэ саванууд нь олон жилийн турш ойролцоогоор Цельсийн 600 хэмт хадсан чигээрээ байна. Хэрвээ энэ савануудыг хөргөхгүй бол 6 цагийн дотор хайлж дараагийн 12 цагт ууршина. Хэрэглэж дууссан цөмийн түлшний савануудаас болж игүүл нэлээд олон жил хол байхаас өөр аргагүй. Нэлээд олон жил гэдэг маань бидний дараагийн үе биш, тэрний дараагийнх нь ч биш. Бид 40 мянган үе дамжих үр удмаа хамгаалах хэрэгтэй болж байгаа юм. Та надтай хамт нэг бодисын туршилт хийгээд үзтээ. Хүн төрлөختөн төрж өнгөрөөсөн түүхэндээ цөмийн эрчим хүчийг хизээнээс үйлдвэрлэж эхэлсэн байвал өнөөгийн бидэнд цацраг идэвхт хаягдсан аюултай болсон байх бай. Энийг бодож үзье. Бүгдээрээ өнгөрсөн үе рүү эргэн харахад
Эхлээд 80-аад үе явхад Есүс төрсөн буюу манай тооцоод эхэлсэн үе болно. Цацраг идэвхжүүлэлттэй харьцуулахад өчүүхэн хугацаа ажээ. Цаашлаад 400 үеийн өмнө хүмүүс сууршиж газар тариалан эрхэлж эхэлсэн үе байх юм. Бидний соёл эхэлж байсан үе буюу агуйн бичиг үлдсэн үе болж байна шүү дээ. Бидний очих цаг үе болох 40 мянган үе удам дамжсан хугацаа буюу өнөөгийн хүний өмнөх хэлбэр болох Homo erectus-ийн үе болж байна шүү дээ. Харин өөрөөр хэлэх юм бол Homo erectus 1 сая жилийн өмнө цацраг идэвхэд энерги ашиглаж байсан бол тэр үеийн цацраг идэвхэд хаяг өнөөдөр 40 мянган үеийн дараас аюулгүй болсон байхаж. Ийм урт удаан хугацаанд туршид цацраг идэвхэд хаягцыг баталгаатай аюулгүй байлгана гэдэг бол ямар хэцүү сорилт шалгуур болох вэ гэдгийг энд харуулж байгаа юм шүү дээ. Үүнээс цацраг идэвхэд хаягцыг ийм урт хугацаагаар яаж хянах вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа юм. Тэр тусмаа энэ бол одоо хүртэл ямар ч шийдэл гаргаагүй байгаа асуудал. Дэлхийн 35 орны эрдэмтэд цацраг идэвхэд хаягцыг ийм урт хугацаагаар яаж аргалах вэ гэж толгоогоо гашсахсаар байна. Дэлхийн эрчим хүчний дөнгөж 14% үйлдвэрлэж байгаа сүмийн эрчим хүчин түүхэнд байхгүй хамгийн хортой хаягцыг бий болгож байна. 1 сая жил бид энэ цацраг идэвхэд хаягцаас хамгаалах шаардлагатай болж байна. Асуудлын гол нь юу вэ гэхээр бид яаж хамгаалах вэ гэдэгт оршин. Олон орон жилийн турш хэрэгжүүлж ирсэн бодлого бол хаягцыг тарааж нектарлын багасгах явдал байлаа. Ихэнх цацраг идэвхэд хаягцыг шуудал далайд хаяжуулаа. Далайн ёроолын гүнд чухам юу болсныг өнөөдөр хинч мэдэхгүй. Атлантын далайн ёроол цацраг идэвхэд хаягцтай торхнол ойролцоогоор 250 мянган ширхэг байгаа аж. Цацраг идэвхэд бодисууд далайн усан тарж аюулгүй болно гэж тооцсон боловч хоорондоо хэлхийн холбоотой амьд ертөнцийн жамаар далайн амьтад амьд организмаар дамжин хүний хоол хүнсний сүлжээнд эргэж орж ирэх болж байна. Далайд цацраг идэвхэд хаягцыг хаях нь тийм зөв зүйл биш байж. Энэ бүхнийг ойлгоход 20 жил шаардлагатай. Байгаль хамгаалах байгууллагууд далайд цацраг идэвхэд хаягцыг хаяхыг эсэргүүцэж эхэлжээ. Дахин 20 жил болж байж цацраг идэвхэд хаягцыг далайд хаяхыг 1993 онд хоригдсон юм. Weitere 20 Jahre brauchte es, bis цацраг идэвхэд хаягцыг тарааж, шингэрүүлж, алга болгох санаа бүтэлгүүлсэн тул өнөөдөр яг эсрэгээр нь шийдэхээр оролдож үзэж байна. Хурааж, цуглуулж, нэг газараа бөөгнөрүүлэх бодлого явуулж байна. Ялангуяа дээд зэргийн аюултай цацраг идэвхэд хаягцууд нь дэлхийн олон орондоо түр хугацаагаар хадгалах агуулгад овоорн мөнхийн булшаа хүлээсээр байна. Сүмийн эрчим хүч үйлдвэрлэдэг орнууд цацраг идэвхэд хаягцыг газрын доор буулна гэдэг зарчим дээр тохиролцжээ. Газрын доор янз бүрийн чулуулагт булхаар яригдж байна. Шавран давсан ба боржин чулуулагын сонгосон байна. Айлын сайн бас муу талуудтай und Granit. Jede Gesteinsart hat ihre Герман улс цацраг идэвхэд хаягцын мөнхийн булшийг давсан чулуулаг дотор хийхээр сонгосон байна. Salzstollen zu graben ist für Ingenieure. Давсан чулуулагыг ухахад инженерүүдэд асуудалгүй боловч усан дуустдаг муу талтай. Gefahr für den Müll da. Давсан чулуулагт хадгалсан цацраг идэвхэд хаягдал ус ойртол маш аюултай. Und das über Jahrtausende. Цацраг идэвхэд хаягдыг хадгалахдаа үний уснаас 100% тусгаарлсан байх шаардлагатай. In Bohrlöchern Олон мянган жилийн туршид ständig einbetoniert werden. Тийм учраас хаягдсан цацрагийг үл нэвтрүүлэх савнд хийж өрөмдсөн нүхэнд оруулж эргэн тойронд нь цементлэх болно. Уснаас хамгаалах зорилгоор гадуур нь зэсэн бүрхүүл хийх болно. Түүний дараа бүх цагийн цементээр битүүлийн дүүргэж орчноос тусгаарлана. Хинч тийшээ орохчгүй, гарахчгүй болно.